За өнөөдөр эдгэрэл чөлөөлтөнд сүнслэг тулалдааны нэг хэсэг гэсэн сэдвээр ярилцсан. За түлхүүр ишлэл нь Яаков 4:7. Тиймээс бурханд захирагдтун диаволыг эсэргүүц тэгвэл тэр та нараас зайлнаа. Ийм түлхүүр ишлэл байна. Эзэн минь талархаж байна. Үнэхээр их талархаж байна. Та биднэрт өгөө өгч гэдэгт талархъя. Та биднийг өдөр тутмын амьдралаар өдөртөн дагуулж биднийг сүнслэг тулалдаанд залж бидний өмнө туг болж явж бидний дэргэд бидний нөхөр болж явж бидний ард бидний хамгаалалт болж явдагт үнэхээр бас талархан залбирч байна эзэн. Эзэн танд талархаж байна. Үнэхээр их талархаж байна эзэн. Та биднийг тулалдааны дундуур дагуулan гараарай гэж гойн залбирч байна эзэн. Ялалтыг та хийсэн, харин ялалтыг бид нар авах хэрэгтэй байна гэдгийг ойлгож байна. Эзэн танд талархъя. Үнэхээр их талархъя. Эзэн Есүс Христийн нэрээр талархан залбирч байна. Аамен. За юуны өмнө энд байгаа аав нартаа бас ирээдүйд аав болох хүмүүст аав нарын баярын мэнд хүргье. Өнөөдөр Америктаас аав нарын баяр болж байна, тийм ээ. За хамгийн түрүүнд бид нараас хүн болгоны аав болсон бас бурхан аавдаа бүгдээр бас баяр талархал хүргэе. Бид нар бүгдээр бурханы хүүхдүүд, тийм ээ. Хамтаараа бурханы хүүхдүүд. Тэгээд бид нар энэ дэлхийг бүтээсэн, энэ орчлон ертөнцийг бүтээсэн хамгийн баян агуу сүр хүчтэй, төгс хүчтэй, бүхнийг чаддаг сүнсээрээ бидний дотор оршдог ийм бурхан аавын хүүхдүүд гэдэгтээ бид нар бахархаж байна. Тэгээд бурхан аавдаа бас талархлыг өргөе. Бидний хийж байгаа бүх зүйл маань итгэлийн үйлсүүд, бидний гарын үйлсүүд бүгд бурханд өргөсөн амьд ариун тахил байх болтугай гэж өргөж байна. За түлхүүр ишлэл маань Яаков 4:7, тийм ээ. Тиймээс бурханд захирагдтун диаволыг эсэргүүцвэл тэгвэл тэр та нараас зайлна гэж. Бид нар өдөр тутам яг сүнслэг тулалдаанд байгаа, тийм ээ. Тэрийг бид нар ойлгож байгаа. Яагаад бид нар сүнслэг тулалдаанд байгаа вэ гэхээр бид нар бурханы хүүхдүүд болцсон болохоор муу сүнс бид нар руу дайрж давталж байгаа, тийм ээ. Биднийг бурхантай хийж байгаа тэмцэл нь бид нар руу хандж байгаа. Бид нараар дамжуулж бурхантай тэмцэж байгаа байхгүй муу сүнс, тийм учраас бид нар бурхантай нэгдэж тэр муу сүнсний эсрэг тэмцэх ёстой байдаг юм аа. За тэгээд өдөр тутам хийх энэ тэмцэлд бурхан яаж тэмцэхийг биднэрт хэлсэн гэдэг төрөчн бүтсэлд бид нар сэргэлтийн цуглаан дээр энэ ишлэгийг бид нар ярьж байна, тийм ээ. Нэгдүгээрт нь бид нарт бурхан захирагдана, хоёрдугаарт нь диаволыг бид нар өөрсдөө эсэргүүцэж сурна. Тэгэх юм бол муу сүнс өөрөө зайлна гэж хэлсэн байна. За Есүс энэ дэлхийд ирэхдээ яах гэж ирсэн гэдгээ Лук 4:18-19 хэлсэн байна. Эзний сүнс над дээр ирнэ. Учир нь сайн мэдээг ядууст дэлгэрүүлгэж тэр намайг тосгосон юм. Тэр намайг илгээсэн нь олддог төгсдөд эрх чөлөөг тунхаглах, сохруудад хараа оруулах, дарамтанд байгцыг чөлөөлөхийн сацуу, мөн эзний тааламж жилийг тунхаглахын тулд болоо гэж. Тэгэхээр Есүсийн ирсэн зорилго бол нэгдүгээрт нь 18 дугаар ишлэлд байгаа тэр дөрвөн зорилго байж байгаа. Ядуус сайн мэдээг дэлгэрүүлдэг. Ядуу хүмүүс нь юу гэхээр сүнсээр ядуу болсон хүмүүс, тийм ээ. Бурхан эзэн таньж мэдхээ байчсан байтлаа бид нар бурхнаас олдсон тэр хүмүүс, өөр юм шүтээж авсан тэр хүмүүс, бид нар тэдний нэг байсан, тэр хүмүүст сайн мэдээг дэлгэрүүлсэн. Сайн мэдээг дэлгэрүүлэхдээ номлодог, заадаг. Тэгэхээр Иесус хоёр үйлчлэл хийж сайн мэдээ тараажсан, номлож байсан, зааж байсан байна. За дараагийнх нь нэг зүйл нь намайг илгээсэн олзлог төгсдөд эрх чөлөөг тунхаглах гэж байна. Энэ юу гэхээр муу сүнсний тэр хүлээсэнд орсон, тийм ээ. Муу сүнсний боолчлолд орсон тэр хүмүүсийг Иесус чөлөөлөхөөр ирсэн, тийм ээ. Бүр биетээрээ муу сүнсэнд олзлогдсон хүмүүст харагдчихсан, тийм ээ. Булшин дотор амьдрдаг муу сүнсэнд баригдсан. Тэр тэднийг чөлөөлжсэн. Бид нар ч гэсэн бүгдээрээ сүнсний хүлээсэнд байсан. Биднийг бас чөлөөлжсэн. Бид нар олзлогдсон байсан, тийм ээ. Тэгээ биднэрт эрх чөлөөг авчирч өгсөн. Энэ бас Иесусийн бас 3 дахь үйлчлэл. Дараагийнх нь үйлчлэл нь болохоор сохруудад хараа оруулах. Энэ бол эдгэрлийн үйлчлэл, тийм ээ. Маш их өвчин зовлонд нэрвэгдсэн хүмүүс. Тэр хүмүүсийг Иесус эдгэсэн.
Тэгэхээр Есүсийн үйлчлэлийн 3 жилийн үйлчлэх нь 3-2 нь дандаа эдгэрэл чөлөөлт байсан байна. 3-1 нь сайн мэдээ тараасан номлол заасан үйлчлэл тийм ээ. Тэгэхээр ямар их хүмүүс өвчтөе, ямар их хүмүүс эрх чөлөөгүй байсан тэнд харагдаж байгаа тийм. За дараагийн 4-р үйлчлэл нь болохоор дарамтанд байх тэр чөлөөлөхийн сацуу. За хүмүүсийг сайн мэдээ тараагаад өвчнөөс нь эдгээгээд муу сүнснээс нь чөлөөлчлөө. Тэгээд бурхны хүүхдүүд болчлоо. Тэгсэн хэрнээ тэр хүмүүс дарамтанд байгаад байна тийм ээ. Бид нар өдөр болгон дарамтанд байгаа шүү дээ тийм ээ. Бид нар өвддөг, муу сүнсэнд олзлогддог, санхүү мөнгөний дарамтанд байдаг тийм ээ. Итгэвч болчоод хэзээ сүр хүчтэй төгс хүчит баян бурхны хүүхдүүд болцсон хэрнээ бид нар өдөр тутмын юм дарамтанд байгаад байна. Тэгээд энэ дарамтанд байгсныг бас Есүс яг энэ амьдралд маань бас чөлөөлнө гэдгийг хэлсэн байна. За 19-р эшлэлд бас Есүсийн хэлж байгаа нэг зүйл нь бол эзний тааланд жилийг тунх. Энэ бол Есүс дахин ирэхээ хэлж байгаа тийм ээ. Дахин ирэхтэй. 18-д бол эхэндээ ирэхтэй гэсэн үйлчлүүдээ хэлж байна. Одоо 19-д бол эзний тааланд жил гэдэг нь дараа нь бид байгаас ирнэ гэдгийг хэлсэн байна. Тэгэхээр Есүс энэ дэлхийд яах гэж ирсэн бэ гэдгээ энэ Лук номонд бол хэлсэн байна. За тэр дарамтанд байгаа хүмүүс нь бол одоо бид нар болж байгаа тийм ээ. Итгэгч хүмүүс. Тийм учраас энэ дарамтанд байгаа учраас энэ дарамтнаасаа гарахын тулд бид нар сүнслэг тулалдаанд орж байгаа. Бид нар өвчнөөсөө эдгэрье гэж хүсэж байна. Бид нар муу сүнсний нөлөөнөөс чөлөөлөгдөе гэж хүсэж байна тийм ээ. Үүний тулд бид нар яах ёстой вэ гэхээр бурхан эдгээдэгт гэдэгт бид нар юуны өмнө итгэх ёстой. Бурханы хүсэл бол биднийг эдгэх, биднийг өвчтөй байлгая гэж бурхан хязгаарч боддгоо. Хэрвээ энэ өвчин бурханаас өгсөн юм а, бурхан намайг сахилгажуулахын тулд өвчин өгсөн гэж бодож байгаа бол тэр бол буруу. Бурхан хязгаарч танд өвчин өгөхгүй. Өвчнийг муу сүнс өгдгөө. Тэрийг ойлгох хэрэгтэй тийм ээ. Энэ өвчнийхээ эсрэг харин бид нар бурхантай хамт тэмцэж зогсох ёстой. Тэгж тэмцэхийн тулд бид нар бурхан эдгээдэг. Бурхан бол биднийг үнэхээр эдгэх хүсэлтэй гэдгийг бид нар ойлгох ёстой. Гэтэл 15:26-д тэр хэрв та нар өөрсдийн бурхан эзний дуу хоолойг анхааралтай сонсож, түүний мэлмид зөвийг үлдэж, түүний тушаалуудад чих тавьж, түүний бүх тогтоолыг сахивал бид Египтчүүдэд буулгасан өвчнүүдээс нэгийг нь ч та нарт буулгахгүй. Учир нь эзэн би бол та нарыг эдгээгч билээ гэж хэлсэн. Энэ дээр л эзэн би бол эдгээгч бурхан тийм. I'm Jehovah Rapha гэж хэлсэн байхгүй юу? Рафа гэдэг бол би эдгээгч бурхан гэсэн үг. Тэгэхээр бид нар энэ Рафа бурхандаа итгэх ёстой. Намайг эдгэн гэдэгт ямар ч өвчин байсан бурхан эдгэх чадaltaй. Тийм ээ. Тэгэхээр бид нар эдгэрлийг авахдаа хоёр зүйлээр бид нар эдгэрлээ. Нэгдүгээрт нь итгэлээр. Итгэл бол биднээс гарч байгаа зүйл. Бид нар өөрсдөө бурхан эдгэн тийм энэ өвчнийг давж гарна гэсэн итгэл биднэрт байх ёстой. Энэ бол биднэрт байна. Энэ итгэлийг бурхан өөрийнхөө үгээр өгсөн. Гэхдээ биднэрт өөрсдөд нь байх ёстой. За хоёр дахь зүйл нь бол бид нар нэгүслэр эдгэрнэ. Нэгүсэл бол яадаг вэ гэхээр эзнээс ирдэг тийм. Эдгэрлийг бурхан л өгнө. Бид нар өөрсдийнхөө хүчээр итгэж байгаа биш тийм. Харин бурханы нэгүслэр эдгэрнэ гэдэг ийм зүйл байна. Тэгэхээр энд бид нар ягаад бид нар өнөөдөр эдгэрэл чөлөөлтийн тухай яриад байгаа бол бид нар одоо 4-5 дахь өдрүүдэд New Horizon сүмдэр болох эдгэрэл чөлөөлтийн үйлчлэлд очихоор бэлтгэж байгаа тийм ээ. Нэлээд олон хүн бүртгүүлсэн байгаа тэрийг бид нар ойлгож байгаа. Тэгэхээр энэ дээр очиж бид нар эдгэрлийг хүлээж авахын тулд энийг бид нар сүнслэг тулалдаан гэж бид нар үзэх ёстой. Энэ сүнслэг тулалдаанд бид нар бурхантай хамт зогсох ёстой гэдгийг ойлгох ёстой тийм ээ. Өөрийнхөө итгэлээр бурханы нэгүслэр бид нар энэ тулалдаанд ялна гэдгээ бид нар мэдэх ёстой. Учраа мэдчихэж бид нар очино гэсэн үг. Тэгэхээр бурхан бид нарыг хизээ хэрхэн яаж эдгэхийг бид нар мэдэхгүй тийм ээ. Харин бид нар эдгэрлийг авахыг хүсэн тэмүүлсээр байх ёстой. Харин эзэн эдгээснээ бид нарт мэдүүлдэг байгаа тийм. Би эдгээсэн шүү гэдгээ бид нарт мэдүүлдэг байгаа.
За Сахарая номын 4:6-д тэгээд тэр надад энэ бол Зерубабелд хандсан эзний үг юм а. Хүч чадлаарч бус, эрх мэдлээрч бус, харин миний сүнсээр гэж түмэн цэргийн эзэн айлдаж байна гэсэн. Тэгэхээр Зерубабел хаанд эзэн хэлэхдээ бол тэр та нар өөрийнхөө хүч чадлаар хийхгүй, та нар өөрийнхөө эрх мэдлээр хийхгүй, харин миний сүнсээр хийнэ гэж хэлжсэн. Энэ үгийг Сахарая энд бол хэлж байна. Тэгэхээр энийг бид нар бол маш сайн ойлгох хэрэгтэй. Бид нар өөрийнхөө үйлсээр юу ч хийж чадахгүй, тийм ээ. Өөрийнхөө чадлаар юу ч хийж чадахгүй, харин Есүсийн өгсөн эрх мэдэл, Есүсийн өгсөн чадал, Есүс Бурхан Аавтайгаа бид нар руу явуулсан тэр ариун сүнсний хүчээр л бид нар тэрийг хийж чадна. За бид нар 4 дахь 5 дахь өдөр тэнд үйлчлэлд очивол бид нар Пентекостийн өдөр ариун сүнс бууж ирэхэд тэнд юу болсон бэ гэдгийг бид нар амсах боломжтой. Тэгэхээр Пентекостийн өдөр юу болсныг Үйлс номын 2-оос хэдүүлээд дахиад уншчээ. Энийг бид нар олон уншсан, тэгтээ дахиад санчээ. Энэ их чухал учраас. Энэ бол ариун сүнс энэ дэлхий дээр ирсэн өдөр байгаа тийм. Пентекостийн өдөр болоход тэд цөмөөрөө нэг газар цугласан байлаа. Хүчит хүй салхи мэт чимээ тэнгэрээс гинт гарч тэдний сууж байсан байр бүхэлдээ үүнд автжээ. Тэгтэл галынх мэт хуваагдсан хилүүд бий болон хүн нэг бүр дээр буув. Ийхүү тэд бүгд ариун сүнсээр дүүрч мөнөөх сүнсээр дамжуулан өгөгдсөнийг харь хэлээр ярьж эхлэв. Тэр цаг Тэнгэрийн дорх үндэстэн бүрээс сүсэгт Евдэчүүд Иерусалимд амьдарч байж энэхүү чимээнээр үе олон цугларч өөрсдийнх нь төрлөх хэлээр тэдний ярихыг сонсоод ихэд гайхжээ. Гайхаж алмаарсан тэд энэ ярьж байгаа чинь бүгд галилчууд биш үү? Гэтэл бид төрлөх хэлээр мань хүн бүр ярихыг сонсох нь юу вэ? Партчууд, Медечүүд, Иламчууд болон Месопотам, Юдэ, Каппадок, Понт, Аз, Фруг, Памфул, Египет ба Корений хавийн Ливийн хэсэг суугчид болон Ромоос иргэсэд болох Юдэчүүд бас шинэ итгэлтнүүд, Кретчүүд, Арабууд бид нар Бурхны агуу үйлсийн тухай тэдний яриаг өөрийн хэлээр сонсоцгоолоо гэв. Тэд бүгд гайхшран алмаарсаар өөр хоорондоо энэ юу гэсэн үг вэ гэцгээв. Тэд амтад дарсан согтцоочтой гэж зарим нь шоолвоо гэж. Тэгэхээр Пентекостийн өдөр яг ийм болсон. Ариун сүнс буухад хүн болгон тэр сүнсний оршихуйд орсон. Бурхан тэнд сүнс бууж байгааг юугаар харуулсан? Хүмүүсийн толгой дээр гал асж байгаа харагдсан тийм. Гал асах мэт хилүүд бий болсон гэж гал асж байгаа мэт харагдсан. Тэгэд хүмүүс харь хэлээр ярьж эхэлсэн. Зарим хүмүүс тэнд ирсэн 12 үндэстний хэлээр ярьж юу болж байгааг тайлбарлаж хэлжсэн. Хүн болгон өөрсдийнхээ хэлээр сонсч исэн. Бурхан ингэж өөрийгөө тунхагладаг тийм ээ. Ариун сүнсээр. Тэгээд тэнд ойлгоогүй хүмүүс юу гэж харагдсан. Тэр хүмүүс арх угаа согтцсон хүмүүс шиг харагдчихсэн тийм ээ. Тэгээ ойлгоогүйсээ болоод тэд нар шоолж исэн гэж хэлж байна. Ийм байдалд бид нар орно. Тэнд тийм ээ. Ариун сүнсний дотор бид нар ариун сүнсний оршихуйд орно. Тэгээ ариун сүнсний оршихуйд ороход тэнд эдгэрэл явагдана, чөлөөлөлт явагдана, ариун сүнсний баптизм хүртэнэ, бэлгүүдийг авна. 1-р Коринт 12-д хэлсэн бүх тэр 12 бэлгүүдийг авах боломжтой тийм ээ. Мэдхийн үг, мэрэгэн ухааны үг, иш үзүүлэхийн үг, сүнснүүдийг ялгах чадвар, эдгэрлийн бэлэг, хэлээр ярих, хэлнүүдийг тайлбарлах чадвар, тэг гайхамшигыг үйлдэх бэлгүүд гэдэг. Тэр 9 бэлгийг авах боломжтой байгаа. Тэгэхээр бид нар нээлттэй очих хэрэгтэй шүү гэдгийг бас энд хэлэх хэрэгтэй байхаа гэж бодож байна. Тэгэхээр Яаков номын тэр 4:7 Бурханд захирагдах тун диаволыг эсэргүүцэж байна. Бурханд захирагдана гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр бид нар Бурхантай харилцах харилцаагаа хайна. Залбирна, Бурханы хэлснийг хийн, өөрийгөө биелүүлнэ гэсэн үг тийм ээ. Өөрөөр хэлбэл бид нар Бурханы хүүхдийн хувьд Аавтай дуулууртай хандна гэсэн үг. Тэгэхээр энэ
одоо 3 хоног л үлдчихэж байгаа тийм ээ. Энэ 3 хоногт бид нар өөрөө өөрсдөө бэлтгэж бурханд захирагдах бүхий л үйлдэлүүдийг хийгээсэй гэж хүсэж байна. Тэгээд тэнд очиход бид нар диаволыг эсэргүүцэхэд бид нар бэлтгэгдсэн байх болно. За Иремая номны 29-ийн 12-аас 14-т та нар над руу дуудаж ирж над руу залбирахад би та нарыг сонсно. Та нар намайг хайх бөгөөд бүхий л зүрхээрээ намайг хайвал олноо. Би та нарт олдно гэж эзэн тунхаглаж байна. Би та нарын сайн сайхныг сэргээж та нарыг бүх үндэстнүүд болон миний та нарыг зайлуулсан бүх газруудаас цуглуулах болно гэж эзэн тунхаглаж байна. Миний та нарыг цөллөгт илгээсэн газараас би та нарыг буцаан авчирна гэж хэлж байна. Тэгэхээр эзэн энд юу гэж хэлж байна? Над руу дуудаж байна. Тэгэхээр бурхан руу дуудаж хашгирах нь тэ cry out гэж бурхан руу хандах нь. Тэгээд бурхан руу очино тийм ээ. Бурхан руу өөрлөө нь очино. Тэгээд залбирна. Тэгвэл бурхан сонсноо гэж хэлсэн мэт те. Бидний хийх үйлдэлүүд бурхан захирагдах үйлдэлүүд энэ байна. Юу ч болсон бид нар бурханд хандна. Бид нар өвдөлтөө эхлээд эмийн сан руу явахгүй, эхлээд эмч рүү явахгүй, эхлээд яах вэ? Бурхан руу ханднаа гэсэн үг. Бурхантай ярилцсан. Бурханд залбирна, тийм ээ? Тэгэхэд бурхан сонсноо гэж. Тэгээд бид нар хайхад дараа нь бид нар яах вэ? Бурханыг хайна. Бурхан хаана байдгийг? Хаа сайгүй байдаг. Хаа сайгүй. Бүх газараас бид нар бурханыг хайж болно, тийм ээ? Байгалийн бүтээлүүд донд бид нар бурханыг хайж болно. Бурханы бүтээлүүд тэдгээр бүтээлүүдийг шүтгэж байгаа үг биш. Бурхан тэр бүтээлээр өөрийгөө тунхаглаж харуулж байгаа, тийм ээ? Тэр дүнхгэр уул яагаад байгаад байгаа? Бид нар бүтээж чадахгүй. Харин бурхан бүтээсэн гэдгийг харуулахын тулд байж байгаа, тийм ээ? Энэ гүн хөх тэнгэрийг хэн бүтээх юм? Ганцхан бурхан л бүтээн. Оддыг хэн бүтээх юм? Ганцхан бурхан л бүтээн. Хүн бүтээсэн юм тэнд нэгч байхгүй, тийм ээ? Хүн бүтээсэн юмараа харин бурханыг нээж олж байгаа, тийм ээ? Тийм зүйлүүд байна. Тэгээд харин бид нар яаж хайх ёстой вэ? Бүх зүрхээрээ хайна. Зүрхээрээ хайх юм бол бурханыг олноо гэж хэлж байна, тийм ээ? Намайг олно. Зүрхээрээ хайж бид нар. Толгоогоороо хайх нь үгүй, тийм ээ? Зүрхээрээ хайнаа гэж хэлж байна. Тэгвэл эзэн олдно гэж байна. Тэгээ эзэн олдохдоо яана гэж байна. Би та нарын сайн сайхныг сэргээж та нарыг бүх үндэстнүүд болон миний та нарыг зайлуулсан бүх газруудаас цуглуулах болно гэж. Өнөөдөр энэ цуглуулагдсан хүмүүс нь ингээд бид нар байна шүү дээ, тийм ээ? Бид нар бурханыг хайсан учраас бурхан биднэрт олдоод тэгээ бид нар энд бурханы нэр дор цугласан байна. Тэгэд миний та нарыг цөллөгт илгээсэн газраас би та нарыг буцаан авчирна. Бидний цөллөг юу юм? Нөгөө итгэвч бус үед амьдарч исэн тэр амьдрал маш те. Зовж шаналаад бурууг зөв гэж бодоод зөвийг буруу гэж бодоод бүр толгойн нэрвчихсэн тэгж явж исэн тэр үе. Тэр үеэс тэр буцаагаад авчирсан. Одоо бид нар дарамтны дунд тэгсэн мөртлөө дарамтны дунд байгаад байна, тийм ээ? Тэгээ бид нарыг энэ дарамтнаас гарах бас арга замыг бас эзэн өгсөн байгаа. Сая бид нар сүүлчийн дуун дээр дуулсан, тийм ээ? Хэрэв бид нар эзнийг магтах юм бол эзэн өөрийгөө тунхаглана. Хэрэв бид нар эзнийг дуудах юм бол эзэн өөрийгөө тунхаглана. Хэрэв бид нар эзнийг хайх юм бол эзэн өөрийгөө тунхаглана. Энэ дууны өгч нь энэ Иремая 29-ийн 12-аас 14-т явж байгаа энэ сургаал байгаа байхгүй юу? Тэр энэ дууны үг нь бүх теологууд явж байгаа, тийм ээ? Тэгэхээр бид нар эзнийг магтах юм бол, эзнийг дуудах юм бол, эзнийг хайх юм бол эзэн өөрийгөө тунхаглана. Тэгэхээр бид нар одоо тэр үйлчлэлээр очиход бид нар эзнийг хайж очиж байгаа, тийм ээ? Эзнийг дуудаж байгаа. Тэрийгээр бид нар эдгэрлээрээ чөлөөлтөөр эзнийг алдаршуулах гэж очиж байгаа, тийм ээ? Харин эзэн тэнд өөрийгөө тунхаглана. Тэрийг бид нар харах хэрэгтэй. Энд бид нар өөрсдөө бэлтгэж очиж байгаа шүү. Тэгээ бид нар Бурхны генералууд гэж хичээлийг явуулж байхад нэг ийм асуулт гарч ирж байсан. Яагаад тэр олон генералуудаар
үлдээдсэн тэр гайхамшигуд одоо үлдэгдэхгүй байгаа юм ба гэсэн асуулт гарч ирчихсэн те. Хариулт нь гэвэл юм байна. Энэ одоо ч бас үлдэгдэж байгаа. Тэр үед маш олон жил анхны сүмүүдээс хойш тийм ээ 3 дугаар зуунаас хойш зогсоодсон байхгүй юу тэр үйлчлүүдийг. Тэгээ жижиг сүмүүдэд жижигхэн гал нь яваал гэсэн эдгэр чөлөөлтийн үйлчлүүд. Жижигхэн Пентакост сүмүүд, Holiness Movement-ийн сүмүүд тийм ээ жижиг сүмүүд тэрийг авч яваал гэсэн галын. Харин нийт юунууд бол мэдхгүй шашинчсан тийм ээ. Католик сүм шашинчсан, католик сүмийн эсрэг гарч ирсэн Пресбитериан баптист улсууд бас шашинчсан бас байхгүй гэдэг. Бүх шашинчсан учраас тэр юунд том сэргэлтүүд явагдахгүй байсан. Харин жижигхэн газруудад гал нь яваал гэсэн баг. Харин Америк байгуулагдсны дараа тэр том галыг Америкт анх бурхан асааж өгсөн тийм ээ. Америкт асаахынхаа өмнө анхны залбирлуудыг нь Уэльст хийсэн. Англид байгаа Уэльст хийсэн тийм ээ. Бид нар тэр үйлчлэлийг бүгдээр үзсэн шүү дээ. Тэнд залбирал хэдэн сар жилээр болжсэн залбирлын ачаар Америкт Пентакост чуулганууд үүсээд тэгээд анхны Пентакост үйлчлэгчид 1900-аад оны эхээр анх майхан бариад явж энэ эдгэр чөлөөлтийн үйлчлэл хийдэг хүмүүс. Тэр үйлчлүүдийн тухай бид нар үзсэн тийм ээ. Энэ үйлчлүүд одоо дараа нь Пентакост чуулганууд үүсэлт бий болсны дараа бусад чуулганууд методист урсгалууд энэ бусад баптист зарим нэг урсгалууд хүртэл бид нар бас авъя, бид нар ариун сүнсийг авъя гэдэг өөрсдөө сүм чуулганд эдгэр чөлөөлтийг бас баг багаар өөр янз бүрийн хэлбэрүүдээр хийдэг болсон байхгүй юу. Тэгээд ингээ ерөнхийдөө ингээд тархацсан. Тэгээд хүн болгон ерөнхийдөө бурхан эдгээдэг гэдгийг ойлгодог. Тийм. Гэхдээ өөр ойлгодог болсон. Тэгээд өнөөдөр ч гэсэн энэ эдгэр чөлөөлж явдаг гэдэг юм тусгай үйлчлэгчдээр биднэрт харуулдаг. Тэгээ ариун сүнс ерөөсөө хязгаарлагдаагүй маш олон янзаар эдгэж чадна гэдгээ харуулдаг тийм ээ. Зөвхөн гар тавьж залбирахад эдгдэггүй тийм ээ. Янз бүрийн байдлуудаар эдгэрэл ирж болно. Бурхан ерөөсөө хязгааргүй гэдгийг харуулж хэлж өгсөн байдаг. Тэр үйлчлүүдийн нэг нь одоо бидний очих гээд байгаа энэ Todd Smith пастрын North Georgia Revival гэдэг энэ үйлчлэл тийм ээ. Манай хүмүүс энэ үйлчлэлд очиод ирсэн хүмүүс байгаа. Тэгээд энэ Todd Smith пастор бурхан руу хашгиран дуудаж тийм ээ бурхан руу очиж залбирч бүх зүрхээрээ бурханыг хайсан учраас бурхан энэ пасторт энэ ийм үйлчлэлийг даалгаж энийг хийх одоо 8 дахь жилдээ явагдаж байгаа ийм үйлчлэл байгаа. Тэгээд энэ үйлчлэлийн тухай өнөөдөр бид нар илүү тод бас үзье гэж бодож байна. Тэгээд мөнхөө пасторынд тайлбарлаж ярих болно. Энэ юг тайлбарлахын өмнө энийг ишлэл уншаад байна. Изекэл номын 37 номнууд Байблийн ойрхон байгаа бол гаргаад цуг хараад явуул нүдэнд чинь тогтох байхаа. Изекэл 37-оос би дуудъя. Эзний мотор миний дээр байсан. Тэр намайг эзний сүнсээр авч яваад хөндийн голд буулгав. Тэр нь ясаар дүүрэн байлаа. Тэр намайг түүний дундуур тойруулан явуулсан бөгөөд харахтун тэр хөндийн гадарга дээр үлэмж их яс байсан ба тэдгээр нь хухайрсан байв. Хухайрсан гэхээр их л удцсан байх нь тийм ээ. Тэр надад айлдаж хүний хүү эдгээр яснууд амьдрч чадах уу хэмээс нь би хариулан эзэн бурхан та мэднэ гэв. Дахин тэр надад эдгээр яснуудын дээр иш үзүүлж тэдгээрт хухай яснуудаа эзний үгийг сонсохтун гэж өгүүл гэж. Иш үзүүл гэдэг чинь нөгөө яг одоо мэрэгч төлөгч тэхим шиг байна тэр гэдэг биш. Энэ Библиэр гарч байгаа иш үзүүлэг гэдэг маань эзнээс үг аваад тэрийг цэг таслалгүй яг л тэргээр нь дамжуулахыг хэлж байгаа. Тийм ээ? Бурхны иш үзүүлэгчнэр олон мянган иш үзүүлэгч байсан. Тэд нар ерөөсө тааж мааж ярьдаггүй зүгээр бодож жагаад нэг илчил аваад гэдэггүй шууд эзнээс илчил аваад үгийг аваад шууд тэрийг л дамжуулдаг. Тэгнэ л гэсэн бол тэгнэ, ингэнэ л гэсэн бол ингэнэ
гэж шууд дамжуулдаг хүмүүсийг иш үзүүлэгч гэдэг тийм ээ. За тэгээд ингэж байгаа. Эзэн бурхан эдгээр яснуудад ийхүү айлдаж байна. Харагтун та нар амьлахын тулд би та нар руу амьсгалыг оруулна. Сүнс, амьсгал, салхи хинтэрсэн тэр үг нэг үг байдаг. Рафа. Рах гэдэг үг. Рах. Тэ? Юугаар. Греклэр. Энийг амьсгалыг оруулна гэж байгаа. Амьсгалыг бол сүнсийг оруулна. Та нар амьлахын тулд би та нарт шөрмөс хийж юм байна. Та нар амьлахын тулд би та нарт шөрмөс хийж мах ургуулж та нарыг арьсаар бүрхэж та нарын дотор амьсгал оруулах болно. Та нар намайг эзэн мөн гэдгийг мэдэх болно гэв. Хэмэв. Тинхүү тушаасан ёсоор би иш үзүүлв. Эзний үгийг дамжуулж шууд тэр яснуудад тушаасан байна. Намайг иш үзүүлж байхад тэнд чимээ гарав. Харагтун тачигналтсан чимээ гарав. Тэгэхэд яснууд бөөгнөрөн яс ястаа нийлж холбогдов. Би харсан бөгөөд харагтун тэдний дээр шөрмөс бий болж мах ургаж тэдний дээр арьс бүрхэв. Гэвч тэдний дотор амьсгал алга байв. Гэвч тэдний дотор амьсгал алга байв. Тэр ам байхгүй те зүгээр ингээл шавраар хийцэн хүн гэдэг шиг байжсэн. Тэгэхэд тэр надад бурхан эзэн айлт чинь те Эзекиэл өгүүлж байна шүү дээ. Бурханы амьсгалд иш үзүүл, амьсгал тушаа. Хүний хүү иш үзүүлж амьсгалд өгүүл. Эзэн бурхан ийхүү айлдаж байна. Амьсгалаа дөрвөн зүгээс ирж эдгээр алагдагчдад дээр үлээж тэднийг амьлуул гэв. Тийхүү түүний надад тушаасан ёсоор би иш үзүүлсэнд амьсгал тэдэнд орж тэд амьд болов. Үлэмжих цэргүүд хөл дээрээ босгоо. Амен. Би энийг яагаад унших болсон гэсэн гинт өглөө түрүү машинаас суух гэж хахад машинаас буух гэж хахад би хөлөө жоох эвгүй болгосон. Намхан машинд өндөр юмнаас ингээд жоох гисгийгээд буучдаг, гисгийгээд суучдаг юм байна л да. Тэгсэн чинь инкушн машин суусан чинь орохдоо нэг хөлөө ингэж жоох эвгүй болохоор нь би бодож байсан. Йоо чи эвгүй болцлоо да гэсэн. Үгүй. Гинт надад би яснуудыг амьлуулж, ам оруулж, шөрмөс тохож, мах ургуулж, арьсаар бүрчсэн чинь чиний наадахыг би итгэж чадна. Чи итгэвэл гэсэн шууд тийм дуу болоо оюун бодолд маань орсон. Тэгээд би залбираад. Тэгээд энийг уншиж чинь нэгдүгürt нь энэ эдгээрч, хоёрдугаарт нь бурханд боломжгүй зүйл гэж байхгүй. Бурхан энэ ч ямар нэг юм бариад эмчнийг цуглуулад бариад ингэж хийгээгүй. Тийм ээ? Бурхан өөрийнхөө үгээр анх хүнийг бий болгосон. Яг тэрнтэйг адилхан энэ үхсэн ялагдсан цэргүүд олон зуун жилийн өмнө болцсон байсан хувьхаардсан яснуудыг буцаагаад ам оруулж байгаа. Тэгэхээр бидний итгэл бидний бурхан эдгээгч, амьлуулагч, амьдруулагч гэдэгт итгэх тухай. Зүйл юм аа гэдгийг надад сануулсан байна гэж би ойлгосон. За тэгээд энэний ийм юмд бид нар өнөөдөр заавал тэгвэл тех болоо ингэх болоо гэдэг эргэлзээг бид нар авч хаях шаардлагатай болдог. Энэ үүднээс энийг өглөө энэ бурхны үгийг та нарт санууллаа. Та нар ихэнх нь мэднэ. Хоёрдугаарт нь би тэр нөгөө одоо энэ 4 өдөр болох тэр үйлчлэлийн тухай ямар учиртай юу болох гэдэг юм бэ? Зүгээр л хүмүүс нийлээл гоё олон хүн цуглаж ийн стагаал ингээл концерт үзэх гээд ингээд ах биш юм шүү. Зүрх сэтгэлээ та нар маань бэлдээсэй гэж үүднээс тийм ээ би энийг уншлаа дараагийнхаа танилцуулгыг бас хий. За юуг Тод Смит пастрын тухай харах уу. Тэгэхээр бурхны энэ тушаагаад өгж байгаа амьсгал буюу сүнс энэ ариун сүнсээр хүсэн хүмүүсийг амьлуулж байгаа, ясыг хуваарсан босгож байгаа, хүнийг бүтээж байгаа, хорвоо ертөнцийг бүтээж байгаа юм. Тэр сүнс мөн л одоо хүртэл ажиллаа хийсээр байгаа. Тийм учраас бид нэр энэнд
итгэжээж байгаа. Жишээ нь нэг юм одоо оюун гэрлийн заадаг тэр нөгөө юугаар генералуудын хичээл дээр байдаг. Хүнд ингээд залбираад хэн нэгэнд ингээд эдгэрлийн залбирал хийж өгöd. Зарим хүмүүс тэр судалгаа явуулсан юм байл дээр үед. Чи юу мэдэрч дээ гэсэн. Юу ч мэдрэхгүй. Тэгвэл та итгэхэд арай л дутуу гэдгийг тэд нэр ойлгоо. Энэ хүн итгэхэд арай л дутуу мэдрэхгүй байгаа. Яагаад гэвэл үнэн бас буруу асууж байна. Тэгэхээр чи эдгэнэгт итгэж гэнэ үү? Юу ч мэдрээгүй ч гэсэн итгэжээвэл яг энэ үгэнд итгэж байгаа та итгэх юм байна. Тэм учраас бид нэр энэ усан дотор ариун сүнсээр баптизм хүртээж эдгэрэл чөлөөлж янз бүрийн болж байгаа гэдэгт болдгийм байна гэдэгт итгэж байгаа хүмүүс, итгэсэн хүмүүс холоос ийшээгээ ирж энэ хүнд өгсөн бурхны үйлчлэлийг энд нэг юм болоод байна гэж үзээд иржсэн эдгэрлийг авчээсэн түүхнүүд байгаа. Тэгэхээр Тодд Смит пастор бол 13 жил баптист одоо Саутерн баптист сургуулийг төгсөөд Библийн сургуулийг төгсөөд пастор болоод томилогдоод тэгээ явсан байна. Пастор хийжсэн байна. Яг хөө жоохон хилдэг байсан. Чи ийм зүйлүүдийг хийхэд удаан жил пастроосоо хөгжихгүй хийгээл байна. Гэтэл юм хилдэг юм байлаа. Яг л одоо тэр урсгал чиглэлийнхэн яг л тэгдэг. Нэг хүнийг нэг чуулган дээр удаан байлгаад, тогтвортой байлгаад амьдралын цаг хугацаанд явуулаад үргэлжлүүлээд ингэж байлгахыг л хүсэж байдаг. Энэ эдгэрэл чөлөөлтийн талаар дутуу дулмиг юм байна гэдгийг хожим олж мэдээ. Энэ нь бол нэлээд түүх болох учраас би та нартай сухаас нь ярьж байсан. Тийм учраас өөрөө эрен хайсан байна. Өөрөө ярихтаа гэж. Би denomination буюу өөрийнхөө урсгал чиглэл, баптист урсгал чиглэлийнхаа нүдний шилийг авч жагаад би Библийг уншсан. Тэгсэн чинь товоогоод ирсэн Библи маань өөр хүн амьтнаас хаагаад бурхан маань өгөө өгсөн эдгэрэл чөлөөлт байдгийм энэ явагддгийм байна. Одоо хэвээрээ юм байна. Эн чинь Библи ч бурханы үг чинь хэвээрээ мөнхөд хэвээрээ. Хорвоо ертөнц ингээд сөнөөд байхгүй болсон чинь миний үг хэвээрээ гэж бурхан хэлсэн байдаг тийм ээ. Тэгээд өчигдөрч өнөөдөрч мөнхөд хэвээрээ гэдгийг хэлсэн байдаг. Тийм учраас энэ хүн нэг Пентекост найз нарынхаа одоо таньдаг пасторууд нь урьсан урилгын дагуу очисон байгаа. Тэгээд тэн дээр ариун сүнсний баптизм 13 жилийн дараа одоо пастор болсноос хойш 13 жилийн дараа ариун сүнсээр баптизм өгсөн байна. Өөрөө шүүмжилдэг байсан байгаа. Маш их шүүмжилж хэлээр ярих нь одоо жибэриш жоохон хүүхдүүд шулган байгаа юм шиг тэгдэг. Эдгээр худлаа ингэдэг эсвэл чөтгөр юугаар ингэ шулгандаг энэ төр гэл нөгөө урсгал чиглэлүүд нь шүүмжилдэг. Тэрийг гаахаад бодоод бид нар одоо худлаа ингэ шулганаад энэ төргээ зогсож байсан ба. Тэгээ нэг пастор яриад энэ би залбирж игээд ариун сүнсээр дүүр гэдэг туханд нь хүрсэн баг. Ариун сүнсээр дүүр. Тэр үед яг энэ амьсгал ясанд тушааж байгаа юм чиг ариун сүнс тэр хүнийг дүүргээд өөр унсан. Унж явж байгаа босоод ирсэн чинь нөгөө нэг миний маш их эсэргүүцэл шүүмжилдэг байсан хэлээр би яриад өөрөө яриад босоод ирсэн. Тэгээд би эн чинь өөр юм байдгийн байна гэд энэ эдгэрэл чөлөөлт энэ ариун сүнсний бэлэг авяас гэдэг юм би итгэж ирсэн. Тэгээд эрен хааж ирсэн 21 хоног залбаа 14 хоног үү? Мацаг орж 21 хоног. Тий. Зөвхөн усуугаад мацаг ирсэн. Тэгээд 14 хоногоос нь өөрчлөлт ороод яг бурхантай харьцаад яриад эхэлсэн гэдэг. Тэгээ бурхан энэ хүнд ямар илчилт өгсөн гэсэн чинь ус харуулад усан дээр ингээ гал асаад исэн. Усан дээр. Сүмийнхэн нөгөө баптизм хүртээдэг юм. Хуучин сүмүүд чинь голдоо ингээд баптизмал танк гэдэг юутай баригдсан байдаг байхгүй. Энэ хаард. Тэр нь хоосон байсан чинь тэр хоосон юм усаар дүүрсэн дээр нь ингээд гал асж байгаагаар харуулж гисэн. Үзэгдэл харуулсан. Тэ. Тэгээд тэр ямар учиртайг нь мэдэхгүй учраас залбираад үргэлжлээд асуугаад байсан. Тэгсэн чинь эзэн бүр тодоос тод өөрт нь бүр одоо оюун бодолд нь дуугаалгаар хэлсэн байна.
чанга авиа гараагүй, voice гараагүй, зүгээр оюун бодолд нь чи хүмүүсийг усан дотор оруулж ариун сүнсээр баптизм хүртэл эдгэх ёстой, чөлөөлөх ёстой гэж тушаасан гэж. Эдгэрэл чөлөөлтийг. Тэр хязгаарч болохгүй байгаас тэгдэг ингэдэг гэж ариун сүнсүүд хязгааргүй хорвоо ертөнцийг бүтээсэн тэр ариун сүнс чинь. Тийм учраас тэрний дагуу үйлчилж ирсэн хүмүүсээ сургасан, одоо өдөртөгчнөрөө бэлдсэн. Тэгээд энэ үйлчлэлийг хийж ирсэн. Одоо 8 дахь жилдээ хийж байна те. 360 дахь удаага гэсэн бүтсэн өдөр болгон явагдаж юм байла. Тэгэхээр бидний зүрх сэтгэлээ энэ хүн эдгээгээд байгаа ш. Энэ хүнд даалгасан энэ үйлчлэлийн дагуу бурхан өөрөө тэнцээ ажиллаа хийж байгаа. Бурхан бол хязгааргүй. Хаасайгүй оршигч, тийм ээ? Мөн чанар нь хязгааргүй оршигч, хаасайгүй оршигч, төгс хүчит бүхнийг мэдгч гэдэг үндсэн 3 жин. Тэгэхээр энэ хүн яг тэрний дагуу эзэнт дуулууртаагаар хандаад хийгснийг хийж байгаа. Тэгвэл эзэн юу хийгсэн тэрийг л хийж байгаа юм. Тэгэхээр эзэн өөрөө тэр усанд оруулаад ингээд усан баптизм хүртэж байгаа юм. Усанд оруулахад усан дотор ажиллаа хийж юм байна гэдэг. Тэгээ маш олон хүмүүс эдгэрэл чөлөөлт авсан тухай гэрчлэлүүд маш их байдаг. Тэрнээс бид нэр зарим нэг үзүүлж. Тий. Зураг үзүүлээд, ганц нэг видео үзүүлээд ингээд оюун гэрэл бас тайлбарч байна, тийм ээ? За эхний видеог үзүүлж. Тийм видео. Tell everyone your name and where you're from. Lee Clark, I live in Dawsonville now. Why are you in the water tonight? When we moved here 2 years ago, 3 months after we moved into our house, I was diagnosed with stage 4 lung cancer. And 2 years ago. And I deteriorated so bad, none of the treatments were working. The last time I came, I was baptized sitting over here because I couldn't make it into the pool. I couldn't walk. And I got baptized. But the best part was, after that, we went up to Johns Hopkins, and I had another PET scan, and all the cancer had shriveled up and was not active. I'm walking. I've gained back all the weight that I lost, and thank God, Jesus, I feel good. How long ago was that when you were baptized right over there? It's a neighbor. Yeah, I just got out of the hospital. The medicine they gave me, I don't know if everybody had C. diff, which is blood poisoning, and I had pneumonia, and I had colitis. I mean, I had everything. For 8 days in the hospital, I couldn't eat anything, no food, and I thought I was going to die. Here I am. And I'm Jewish, and a friend of mine told me about this church and to come, and we did. So I guess now I'm a Jew who believes in Jesus. Сайхан гэж. This same Jesus, this same Jesus that they crucified, this same Jesus that they beat his body beyond recognition, this same Jesus is the only one who can intervene in this situation. Baptized outside of the water. Proof that it's not the Dawsonville tap water, it's in the moment, it's in your faith. Just hook up your faith to what God is doing outside the water with a towel placed on her head, and cancer shrivels up. And Jesus leads captivity captive and makes a mockery out of sickness and disease and the very stench of hell. So tonight, this same Jesus who heals your body, this same Jesus who revealed himself to you as a Jew, he revealed himself. This same Jesus tonight fills you with power. This same Jesus
puts breath back in those lungs. This same Jesus renews and restores. This same Jesus is here for you. За эндээс бол ингээд ерөнхий зарчмын та нарт харагдаж байгаа хэрэгтэй яаж явуулдаг. Энэ бол яг өөрийнхөө сүм дээр хийж байгаа нэг гол юм баптизмын танк юм байж байгаа. Тэрнээс гадна өөр 3 газар байдаг. Тэгээд маш том баг ажилтдаг. Тэгээд энэ бол Ланс гэдэг пастор байгаа. Яг энэ юун дээр ажилтдаг, танк дээр ажилтдаг. Тэгээд энэ талд нь нөгөө залбирж байгаа хүмүүс очиж та нар харж байгаа тийм залбирлын маш том баг явж байгаа. Тэгээд эмэгтэй хүмүүсийг бол эмэгтэй хүмүүс баптизм мөртөө, эрэгтэй хүмүүсийг бол эрэгтэй хүмүүс баптизм мөртөж байгаа. Тэгээд хамгийн гол нь ирэхээр нь 3 зүйл асууна. Нэгдүгээрт нь нэрийг чинь асууна. Хоёрдугаарт нь юулаа хаанаас ирснийг чинь асууна. Тэгээд тэндээс тийм сүмэх гэж хэлж болно. Тэгээд 3 дугаарт нь яах гэж ирснийг чинь асууна. Тэгээд ийм 3 юм аа яг тодорхой болгоод очих хэрэгтэй. Хэрвээ англиар сайн хэлж чадхаар бол монголоор бичээд энэ хоёр тэгвэл орчуулуулад аваад очиж болно шүү те. Тэгээд саяны тэр эмэгтэйгийн дээр хараад энэ еврей эмэгтэй юм байна л да. Еврейчүүд юу гэхээр Иесусыг хүлээн зөвшөөрдөг хүмүүс шүү те. Тэгсэн ер нь идэх гээд ирсэн байгаа байхгүй юу. Тэгээд эхний удаа ирэхдээ юу яагаагүй. Явж чадахгүй. Энэ ус руу алхаж орж чадахгүй болохоор энэ захт нь суугаад усны гадна талд баптизм өөрөө ингээд итгэлээр баптизм хүртсэн байгаа байхгүй юу. Иесус тэгээд Иесусыг хүлээж аваад тэгээд итгэлээр баптизм хүртээд тэгээд нөгөө бүр Джон Хопкинс үзүүлдэгсэн аюу том юм л шүү дээ. хамгийн том уушгины 4-р зэргийн хавдартай байсан юм. Stage 4. Тэгээ очисон чинь хавдар нь нөгөө хатцсан ширинг болсон. Багассан байсан юм. Тэгээд явдаг болоод хоол иддэг болоод энэ бүр цуснд нь бүр халдвар орсон байсан. Blood poisoning гэдэг. Тэгээд хатгаа болсон. Тэгээ нэг нь коллайц гэнэ тэрний үе мэдэхгүй нэг бас нэг өвчин байна. Тэгээд бүр хоол идэж чадахгүй болсон байсан. Хоолнд ороод явдаг болоод тэгээ буцаж ирээд жинхнээр усанд баптизм хүртээгээд ирж байгаа байхгүй. Бүрийн итгэлийн хадгалаа ирсэн. Тэгээ Иесусыг тунхаглаад тэгээ залбируулад. Тэгээ энэ пастор нь тэр хүнд ховчлол залбиртаа микрофоноо тавьж байгаад яг тэр хүнд өөрт нь залбирч өгдөг байгаа. Наан зүгээр асуух юмнуудыг асуугаад ингэж хэлдэг те. Энэ удаад яг ямар пастор ирэхийг бид нар мэдэхгүй те. Олон пасторууд ирж үйлчилдэг. Тод пастрын тослогоо угаасаа энэ сүм дээр өгсөн тослогоо байгаа байхгүй юу. Тэгээ олон хүмүүс яг тэр тослогыг нь авчаад хийдэг байгаа байхгүй юу. Тэгээд яг энэ Ланс пастор хэнийг Баяр ирэхс пастор руу очиход бас баптизм тий удирдсан байж байгаа да энэ ирэхсийг тэрж байгаа зураг нь тий. За энэ пастортай ирж нэг ороод гараад ирсэн маш гэн тий. Энэ Баяр тэр энэ ирэхсийг яг л нөгөө бид нар усан баптизм яаж хүртэх нөгөө хамраа чимхээл харагшаа ороод явдаг. Тэгээд энэ баптизмын гол учир нь юугаар Todd Smith пастор гэдэг. You will meet Jesus in water гэж хэлдэг байна. Нэг байлгаж байгаа. Та нар усан дотор Иесустэй уулздаг юм аа гэж хэлсэн. Ойлгосноо? Тэр нь нэг. За энэ Баяр хотыг ариун сүнсний баптизм үлээж авч байгаа. Одоо ингээд Баяр хотыг хэлээр ярьдаг гэсэн мэдэг. Тэ? Санаж гэнэ үү? Тэр моментд очиж гэнэ үү? Бид нар бас энэ бичлэгээр нь үзсэн байгаа тэ. Ихэс тэр доороос нь харцаа харсан гэж. За би нэг юм хэлчихье. Энд ингээд Баярууд гарч ирэл
гарч гинт уулаад ирсэн. Тэр уулаад ирсэн чинь юмд уяраад болж байгаа. Тэр сүр сэтгэлийн хатуу хөтөө одоо юу гэдэг хуучин үний мөн чанар ариун сүнсээр хайлуулж байгаа. Хайлуулна гэдэг хэллэгийг хэрэгэлдэг юм байна. Мэл таангад. Тэгэхээр яг бурхны оршихуйг мэдрээд өөрийнхөө тэр хуучин бардан байсан, гэм нүгэлтэй байсан бүхнийг мэдрээд ариун сүнсэнд бууж, бурханд бууж өгөөд ингэхээр өөрөө ирэхгүй яг бурхны хүүхд болоод хуйлдаг. Тэр юу н хайлаад ингээд. Яг тэгж уйлж байгаа. Тэгжээсээ бүлүүдээ хэлээд байна. Яа, бурхантай хэлээр нэрэж. Өөрийгөө л сул тавьж өгч яах гэсэн үг л дээ. Бид нараас энэ бичлэгийг нэлээд их үзсэн байгаа тийм. Тэгэхээр бас дээр нэмж яриулсан байна. Тэгээд өөрчлөлтөд бас асууж болно энэ төрлөг. Энэ орхихоо өмнө хүлээж байгаа. Орхихоо өмнө маш удаан хүлээж магадгүй. Яг үгүй Чиг бүртгэл. тийм хууц мууц бүгэлдэг. Тэгээд тэр залбирлын хүсэл тэр ангилдаг юм шиг байна тийм. Манай гурыг гэсэн зэрэглэлд оруулаад тэр энэ тэр голынхаа юунд орж исэн юм шиг байна. Тэгээд тэр мэрийгээ бичиж өгнө. Тэгээд хүлээн бас хуцаа солино. Эдгээр өөрсдөө ингээд подолк шорт бүр дотоод хүртэл аваад ирдэг гэсэн тийм. Тэгээд тэдний хувцсыг хүмүүс нэг үгүй орж олно. Эсвэл өөрсдөө бас бэлтгээд орж олно. Гайл болох бараан хувцс өмсөөр тийм билээ. Усанд гэрэлтэхгүй тулд хар бараан хувцс өмсөж ирээрээ гэх юм л. Хувцаа бэлтгэж өгдөгөө солих хувцаа бас авч очих хэрэгтэй тийм. Тэгээд хувцс солиход бас юм жижигхэн юм майхан хүчдэг гэсэн тийм. Майхан дотор нэг хүний нэг газар байрлуулсан. Нэг хүний нэг юм босоо одоо хүмүүс жордон морлын хийдэг бах. Нэг тийм юм дотор ороод тусдаа өөрөөсөө солиод байна гэсэн. Гарч ирээд гэсэн тэнд хувцгаа очичуулаад санаа зовтгүй сая хэлээд тэгээд бас хувц авчих юм л ш. Хамгийн гол нь нэлээд хүлээн гэдэгтээ бэлтгэлтэй очих хэрэгтэй. Тэгээд юу ороод яг сэргэлтийн цуглаа яаж явдгийг яг л тийм форматаар явна. Магтаалаа хэлнэ. Тэгээд пасторууд нь юу яана номлоо хэлнэ тийм ээ. Тэгээд хүмүүсийн сэтгэл зүрхийг бэлдэж харин сүнсний оршихуй оруулж гаад тэгээд дараа нь усныхаа үйлчлэлийг хийдэг байгаа шүү тийм. За энэ зурган дээр бас тайлбарлая. Энэгээр хүн нэрэн тайлбар. Энэ бас еврей эмэгтэй Филадельфигийн ирсэн. Энэ нөхөр нь энэ охин энэ гурав гэрчлээ ярих гэж ирсэн байгаа. Тийм. Тэгсэн чинь энэ бас юуны канцертай л бас нэг канцер бүр өхөн гээд эмнэлгээс гаргацсан эмч нар. Одоо ерөөс эмчилгээ багхгүй ээжийг аваад гар гээд тэгэд гэртээ байжсэн чинь эдгээр харин Иесийг хүлээж авсан Масеник жившүүд байсан билээ. Сүмийнх нь раббай энд Жоржиад пастор гэсэн үг тийм ээ. Тий, пастор гэсэн. Ийм эдгэрэл болдог үйлчлэл байдаг юм байна. Тэгээ та нар юу энийг бас үзэж болно шүү дээ. Тэгээд сонирхож болно гэдэг. Тэгээд бичлэгүүдийг үзээд тэгсэн чинь ямар ч явах аргагүй, машин сууж чадахгүй, хол явж чадахгүй, онгоцон сууж чадахгүй. Тэгээд яах вэ гэд үзсэн чинь өмнөөс нь хүн орж болдог харсан байна л да. Тэнгүүд нь уцтаад энэ охин нөгөө ээжигээ сахиж байгаа болохоос явж чадахгүй. Тэгээд ээж нь сүмрүү эдний нөгөө Долсон үеийн тэр Christ Fellowship гэсэн баггүй. Сүмрүү нь уцсан чинь энэ охин уцс авсан юм. Тэгэд миний өмнөөс ороод ирэх хүн байна уу? Усанд ороод ирэх хүн байна уу гэж. Джесси гэдэг энэ охин би ороод ирэх гэж хэлсэн. Тэгэд энэ эмэгтэй өмнөөс энэ охин орсон байгаа байхгүй юу? Тэгээд тэнд орж явахт нь орох цаг маг юугаа хэлцээ хэдний өдөр орохоо хэлсэн. Тэгээд гэртээ энэ ээжигээ бат табанда давхар оруулаад тэгэд энэ ороод тэгсэн чинь ээж нь тэр дороо гэд эдгэрлийг авч гисэн байна. Энэ эрэгтэй хүн юу наадан зогсоод байгаа нэг онцгой юм зогсоод байна. Энийг энэ эрэгтэй хүн юу гэхээр энэ хүний тест энэ хүн ээжийнхээ өмнөөс ээж нь Норт Каролинад байдаг. Ээжийнхээ өмнөөс энэ усан баптизм хүртээд ээжигээ идэвхүүлсэн байгаа байхгүй юу? Энийг сонсоод энэний гэрчлэлийг сонсоод энэ аваа тэгээ ийш уцсан байгаа байхгүй юу? Тэгээд энэ сүмдэр эрэгтний энэ хүмүүсийн бүгдийг гаргаж ирээд ингээ гэрчлэлийг ярьжсэн. Тэгээ энэ өдрөө дахиж баптизм хүртсэн, усан баптизм хүртсэн. Тэгсэн чинь гэртээ байжсэн чинь анхны усан баптизмын дараа би нэлээд сайжраад тэгсэн чинь эн чинь за тэгвэл эмчилгээгээ өргөжлүүлээд ингээд юу
blood transfusion хийдэг гэсэн юм байна л да. Цус сэлбдэг байсан юм байна. Тэгсэн чинь цус сэлбэх гээд аваадсан чинь эхний цусыг нээсэн чинь бие нь үлээж авахгүй. Хоёр дахь цусыг нээсэн чинь бүр бие нь модаа. Тэгсэн чинь юм чинь одоо ерөөсө гэрлүүгээ яв гэдэг ингээ явуулсан гинэ. Тэгээ гэртээ ирсэн чинь ээжийнх нь бие нь бүр муудаад амар муудчихсан аа. Тэгээд жоохон муудчихсан тэгээ идэгцэн нээж нь бүр ингээ зүг болцсон юм л те. Тэгсэн чинь хэд хоногийн дараа эм чинь уцтаад нөгөө ээж нь уцсан авсан чинь өөр танд байгаа мó гэж бүр гайхчихсан юм л те. Нөхөртэй нэрээ гэж. Тэгсэн чинь нөхөр нь уцсан аавна гэж бодсон гинэ. Тэгээ нөхөрт нь юу хэлчихсэн гэсэн чинь тэр хоёр дахь удаа хийсэн цус нь юутай бохир цус байсан. Тэр цусыг хийлгсэн хүн яг өөх байсан. Ялангуяа 60-аас дээш насны канцер тусчсан өшөөнийг нь юу гэлээ 3 тийм симптомтой хүмүүс хийлгүүл шууд өөх байсан. Тэгээд яг тэр аавгаа яг өөхчиж гэж бодоод тэгээд нөхөрт нь хэлээд тэгээ үннийг хэлээ уучлахгүй байх гэдэг эн чинь ярьсан юм байна л да. Тэгсэн чинь нөгөө аавч өөрөө уцсан авсан чи бүр гайхсан. Танд юм чи анд гэд нэ Иесус намайг итгэсэн шүү дээ гэд. Тэгээ эн чинь бүр гайхаад тэгээд эмч дахиад үзсэн чи канцер нь ерөөсөө байхгүй. Тэгтээ нөгөө эмчилгээ хийлгэжсэн болохоор өснөд нь ингээд өөм унтсан байсан юм л да. Тэгээд буцаж ирээд энд ирж юу усан баптизмд өөрөө орсон байхгүй юу? Өөрөө баптизм хүртээд тэгээд уснаас гард хуцаас авчихсан чи охин нь ээж таны өс чинь битүү болсон биш тэгээд тэгсэн чи өс нь ингээд ургаа зүг зүг одоо ингээд зүг болд тэ зүг. Тэгээ бүр гайхаад эзэн ямар их нэгүүлслээ та намайг яагаад ингэж нэгүүлсэж байгаа юм бэ гэсэн чинь би чамайг эдгээснээ батлахын тулд гэж хэлсэн. Тэгээ гадаад талд ингээд батлахын тулд өсийг ургуулж өгсөн. Тэгээ тэр болгоныгоо энд ярьж байгаа байхгүй юу? Тэгээ виж агаар байсан битэр зүгээр энэ ганц төрсийг гараад хэлж байгаа. Тэгэхээр энэ залуу ээжийнхаа өмнөөс одоо ээж нь ирж чадахгүйс учраас тэгж болно гэдэг энэ пастад үзүүлсэн өмнө өөр хүмүүс ихсэн орлоод яаж болно гэдэг юмыг үзүүлсэн учраас эдгэрэл авч болно гэдгийг үзүүлсэн учраас энэний гэрчлэлийг эднэр олж сонссон байна. Тийм учраас ийшээ уцсан чинь энэ охин уцсан гэсэн ийм процесс юм шиг тийм ээ. Тэгэхээр энэ залуу ямар учиртай байг вэ? Энэний юг сонсоод авсан. Энэ баптизм бол авралын баптизм бол биш. Авралын баптизмыг тэр хүн бол өөрөө л өөрийнхөө авралын төлөө хүртэн тийм ээ. Энэ бол эдгэрлийнх байхгүй. Тийм учраас нэг итгэгч хүн нөгөө итгэгч хүнийхээ өмнөөс орж байгаа байхгүй юу? Тэрийг ойлгох хэрэгтэй шүү. Тэгэхгүй бол хүмүүс нөгөө заримдаа ойлгохгүйгээс бол гайхаад ягаад хоёр дахь гурав дахь ингэ баптизм хүртээд байгаа юм тий. Ягаад хүний өмнөөс хүртээд байгаа мормончууд ч гэж бодож магадгүй тий. Тэгээ энэ бол яг юм эдгэрэл чөлөөлтөх шүү. Тэрийг маш сайн ойлгох хэрэгтэй. За дараагийнх энэ Тайван залуу тэр Жоржид амьдардаг. Тэгээ найз руугаа ярьсан чинь аав нь уушхин гэсэн баг тий. Аав нь ерөөсөө Тайван байсан чинь тий. Арх ууж байгаагүй тийм хүн уушхины хавдар тусцсан. Тэгээд манай аав бас ингэж бүхлээ үлээж байгаа гэд найз нь ярьсан. Тэгээ найз хаахтай ерөөсөө уулзж байгаа үг юм л тий. Гэхдээ аав нь бас итгэвч, найз нь бас итгэвч. Тэгээд энэ тэрийг сонсоод бүр шаналаад аав юу найзхаа аавнаас амар шаналаад тэгээд энд уус энэ сүмж явдаг юм лээ тий. Тэгээ энд юу яагаад аавд нь энд нэг альчуур гэдэг байхгүй юу? Ирч чадахгүй хүмүүсийн өмнөөс орсон хүмүүст энэ альчуурыг тэр усанд норгож өгдөг. Барай зогсож чинь тийм ээ. Жижиг юм wash cloth. Тэгээд энэ wash cloth-ыг аваад өөрөө ороогүй. Энэ wash cloth-ыг аваад тэгээд FedEx-ээр Тайван руу явуулсан байгаа. Тайван руу биш UPS 3 хоног очдөг гинэ. Тэгээд 3 хоног очиод тэр аав нь аваад ингээд цээжин дээр тэр хүний нэг лан канцер нь ингээд гадагшлаад цээж ингээ ярсцсан байсан гэж байгаа байхгүй юу. Тэгээд тэрэн дээрээ ингээд нөгөө юугаа тэр нөгөө альчуураа тавьсан чинь тэр нөгөө ярн ингээд байхгүй болсон. Тэгэд эдгэрэл ингээд эхэлчлээ гэд мэдсэн ба. Тэгээд энэ ерөөсөө гүйцэх хэрэгтэй байна гэд өмнөөс нь усан баптизм хүртсэн байгаа байхгүй тэр аав хүмүүс. Аавын Жереми гэжсэн баха. 50 чинь англи нэртэй юм л шүү дээ. Тэгээд тэр хүний өмнөөс энэ дотор усан баптизм дахиад хүртсэн чинь аав нь бүрэн итгэрсэн тэнд. Бүрэн. Тэгээд яг тэгдэм байна гэд. Тэгээ энэ залуу өөрөө энэ үйлчлэлд орсон. Тэрүүгээр дамжуулаад. Тэгэд ийм юмнууд ингээд хийж болдгийм байна гэдгийг бас бид нар ойлгож мэдээд бас сүмийнхэнтэй хэлье гэж бодсон те. Бид нар бас бидний ард талд өвчсөн
Монголд өвчтэй хүмүүс байгаа. Итгэвч хүмүүстэй тэр хүмүүсийн өмнөөс бид нар бас ингэж яаж болно гэдэг. Тэгэд ийм гэрчлэл зөндөө байт юм лээ. Маш олон. Тэгэхээр энэ юу юм бэ гэдгийг л маш сайн ойлгох хэрэгтэй гэдгийг хэлж хэрэгтэй. Асуух зүйл байвал асууж байна. Тэгэхээр түрүү хэлсэн итгэл. Өөр юу ч хэрэггүй. Мөнгө төгрөг, сайн үйлс одоо юу гэдгийг заавьяасаа. Тэгээ ямар нэгэн тийм байхгүй. Зүгээр итгэл. Би энийг авна. Энэ намайг эзэн бурхан намайг идгээд хүнийг бүтээсэн. Дээрээс нь ухаардсан гэхээр чи дэндээ олон 100 жил болсон ясуучтай энийг хүртэл ингээм амьд юм байна гэдэг шиг бид нар Библиэд дээр гардаг тэр түүхүүдэд дамжуулаад бид нар бурханд Есүст ариун сүнсэнд итгэх. Энэ бол усан дотор ариун сүнс ажиллаа хийж бурхан ажиллаа хийж байгаа л гэсэн. Тийм учраас бид бурханд зүрхэл бил. Тэрс эргэлзэхгүйгээр эрен хай хүсэн тийм. Эдгэрхийг хүс, эдгэрл авахыг хүс. Хэн нэгний өмнөөс байдгийн болвол тэр хүнийхээ өмнөөс хэлээд чи тэр эдгээр нэгтний итгэхээр өөр филинг хүлээх юм биш. Өөр итэг гэдгийг чухал юм байлаа. Энэ үүднээс бид нар энэ үйлчлэлд орохын өмнө та бүхнийхээ зүрх сэтгэлийг бэлтгэхийн тулд ойлголтыг өгөх гэж энийг товч хэлсэн шүү. Тэгээд бас нэг юм нэмж хэлэхэд зөвхөн эдгэрэл чөлөөлт биш. Бид нар одоо юу гэдэг Есүс өөрийгөө одоо бүрэн зориулж бууж өгч байна гэдэг тийм тослогоо авч болно тий. Дуудлагуудаа авъя, бэлэг авьяасууд авъя, ариун сүнсний баптизм авъя гэд тэрийг бас хэлээд тэрийг бас хүртэж болно. Энд давхар маш олон юмнууд бас өвөнтэй. Ингээд харамгүй ариун сүнс өмнөөс яаж байгаа биш үү? Тэр юмыг хийгээд хажуугаар нь өөртөө бас давхар юм хийл гэж ингэж болно. Чөлөөтэй. Ийм зорилгоор ирсэн юм гэдэг дээр л хэлж байна. Зорилгоор тавьчих. Энэ хүмүүс юунд ч татгалзахгүй тий. Тэгэхээр энэ яг энэ үйл ажиллагаа нь бол тийм ээ хүнийг нөгөө нэг авралын авахуулаад баптизм хүртэж байгаа биш шүү гэдгийг ойлгоорой. Тийм бас байж болно тийм ээ. Би ингээд итгэвч биш. Би ариун сүнсийг бурхны Иесусыг шийдвэрээ гаргачаад очиж. Тий, шийдвэрээ гаргачаад зүрхсэтгэдээ авчаад очиж болно. Бас энэ яг энэ пасторт өгсөн юу жинхэнэ зорилго нь бол ариун сүнс бүхнийг л идэх тийм ээ. Бурхан ариун сүнс чи бурхаас. Тийм учраас тэр усан дотор орож ариун сүнсний галаар баптизм хүртээж тэр баптизм хүртснийхээ ярээр эдгэрэл чөлөөлөлт одоо юу гэдгийг тийм бүгдийг тэр хүмүүс өгөөл гэсэн тийм даалгавар авсан тэрийгээ дуулууртай хийж байгаа юм. Бас өөрөө хийгээд байгаа биш тийм ээ. Бурхан тэнцээ ажиллаа хийж байгаа гэдэг. Одоо бид нар энд нэгэндээ залбирсан ч гэсэн бурхан ажиллаа хийж байгаа гэдэгт л итгэх хэрэгтэй. Түүнээс мөнхөө залбираад байна. Одоо хин залбираад байна гэх юм уу те. Дорд дондог залбираад байна гэдэгтэй ч биш. Би тэр яагаад энийг хүний өмнөөс болдох юм бэ гэдгийг мэдэж авсан учраас би ялангуяа энэ хэлье гэж бодсон. Түүгийнхаа өмнөөс юм ах дүүсийнхаа өмнөөс бас тэгж болох юм биш үү ярьж байгаа эднэд гэрчээд ийм олон хүмүүс энэ бид нэр цөөхөн жишээ авлаа. Маш олон. Бүрэн линкийг тавьчих те. Тий, тэгэхээр та нар цаашаа ороод ухаад үзээд ээж болно те. Тэнд бага хүмүүс чинь ч гэсэн хол бага хүмүүс чинь ч гэсэн тийм боломж байд юм. Тэгэхээр энэ юу гэж үзэж бурханд боломжгүй юм байхгүй. Бурхан ариун сүнс хязгааргүй уршдаг. Тэр усан доторч, усан дээрч гэж Библиэлд байдаг шээ те. Та хаанч очисон та байна гэдэг. Яг л тэр бодит амьдрал дээр хэрэгжээд байгааг зогсоогүй, энэ цагт зогсчоогүй хэрэгжиж байгааг бурхан эдгээсээр ажилласаар хүнд хайраа өгсөөр байгааг биднэрт баталж байгаа юм бол. Яг ингэж хүнээ өмнөөс орсон гэрчлүүд өшөө зөндөө олон байгаа. Канцерууд юм соргинууд ингээ арилцсан юмнууд бүр дандаа ингээ зураг мургаар аваад өөрсөнд нь хүсэл тавиад би ингэчхүү дараагийн хүмүүст би үзүүлэхийн тулд тэр пасторууд нэг тэр хүсэл тавиад зургийг авдаг юм байна. Тэр канцерын аюул их зархсан юмнууд байснаа энэний дараа очисон чинь бахгүй болцсон ч байх жишээтэй.
тийм юмнууд маш их байдаг. Тэгээ энэ бидний итгэх чухал. Мэдрэхийг хүсэж очивол амжилт нь өрөхгүй болчихъя гэдэг үгнээс тийм итгэж очиороо л гэсэн. Бурханд итгэдэг. Тэгвэл энэ итгэл яг биелээ болж юм байна. Жишээ нь Иесус дандаа итгэл чинь чамайг аварлаа. Итгэл чинь чамайг эдгэлээ гэж дандаа тэгдэг шүү дээ, тийм ээ. Тэрэнд итгэж яриад гэсэн. Тэгээ тод пастор хэрвээ өөрөө номлол яг яаж анх үйлчлэх гэсэн тэр ярьдیں۔ Тэр нэг хамгийн анхныхад нь болохоор юу нэ хөхний авдартай эмэгтэй бүр холоос өөр хотоос ирээд зураг мургийг ингээ харуулж яваад ирдэг. Нэг олон толботой зураг байж байгаа тэр баг толбохгүй болсон тийм зургнууд харуулад бас хоёр дахь эмэгтэй нь болохоор нөгөө сорвтой драг идэгт болоод ингээ амиа орлох гэж амар хичээд гар нь ингээд нийл сорвтой нэг охин ирээд те усанд ороод гараад ирсэн чинь байхгүй сорин зүгээр байхгүй болсон. Тэг чөлөө драг идэгснээсээ бас чөлөөлөгдөөд тэр сорин морууд нь байхгүй болж байгаа. Тэр хоёрыг байнга ярьдаг те. Тэр байнга ярьдаг байхгүй. Хүмүүсийнхээ гэрчлэлийг их сайн гэрчлэлүүдийг их үзүүлж байна. Хүмүүст урам зориг өгдөг. Тэгэхээр хамгийн гол нь бидний итгэж хүсэн тэмүүлж эрен хайж тийм би үнэхээр энийг авахыг хүсэж байна гэдэг хүслээр Бурханд итгэж би зүгээр л авахыг хүсэж байна. Та тэгж юм бэ? Би танд итгэж байна гэдэг итгэлээр байх нь чухал юм шүү гэж аханд бас та нарыг уриалж байна. Урамшуулж байна. Тийм үднээс бид энэ товч танилцуулгыг хийсэн юм аа. Баярт эрхэс хоёрт нэмж хэлэх юм байна уу? Харсан үзнээс хаваалцах юм байл. Лав нэг юм хөлн өвчтөн орж ирэл гайг болоод гарч тээ. Би энэ дээр анх ороод би яг энэ ордон өдөр би өглөө нь очиод ингээл ороод тэнцэж ингээд магтан дуу явж ирсэн байхгүй юу. Магтан дуу ингээл явсан чи би ингээд баг ингээ үгийж ингээ хараад цуг дууж мэдхгүй ингээд байж захтай ингээд би ингээд бүр ингээд асгартаар ингээд ойлаад байсан байхгүй ингээд бүр ингээд ойлаад. Тэгээ би бүр яагаад ингээд амар ойлоод байгаагаа мэдэхгүй. Тэгээд ингээд нөгөө дууных нь хаяг ингээд дагаад ингээд тэгээд ингээд ойлаад би нүдсээ арчиж бодоагүй. Тэгээд зүгээр ингээд ойлаад тэгээд тэнд дугаасаа ойлж байгаа хүмүүс зөндөө байдаг те. Тэнд бол нэг өөрөө би ингээд ойлж байгаа гэдгээс санаа зовхон байхгүй. Тэгээд би за өнөөдөр ямар нэг юм болж магадгүй гэдэг илчлэлийг би яг тэгж ойлж байхдаа би мэдэрсэн байхгүй. Бурхан яг өнөөдөр над ямар нэг юм ингээд өгөх юм байна гэдэг зүйлийг би яг тэр өдөр би өглөө нь тэгж очив би пасторч яриаггүй тэгээд яг тэгж бодчихоо тэгээд би ингээ яваалсан. Тэгээд би магадгүй зүгээр итгэлээрээ мэдээж шууд усанд ороод иргэсийг алхаад гараад явчихна шууд идгээд алхаад явчихна гэж яг дотроо ингэж юу яаж байгаа шүү дээ бас нэг ингээл одоо тийм супер хүч гэдэг ч юм уу те тийм яг эцэг хүний хувьд яхан бодож исэн ч гэсэн яг тэр өдөр бурхан надад яг юу гэлцсэн гэхээр чи намайг байдаг гэдэгт итэг би чиний хүү идгээсэн гэдгийг бурхан надад яг өөрт нь хэлсэн байхгүй. Яагаад гэвэл би ингээд өмнө би тэгж хайр хэлээр ярьж байхыг ч те хайр хэлээр ингээ хүмүүс ингээ ярьжсэн яг тэр талаарч ойлгоогүй яг ингээ бурхныг ч одоо ингээ яг бүрэн сайн таньж мэддэг яг тэр процесс угаасаа хүний амьдралын туршилт явагдсан те тэгээд ингээ бич хахад би яг тэнд намайг ингээ тусан баптизмд оруулаад хайр хэл надад өгсөн баг. Тэгээд би за яг намайг чи ихэд өөрийнхөө итгэлийг бий болгоод аваа те чи ингээд эхлээд ингээд чи ингээд өөрийгөө намайг байдаг гэдэг өөрөө ингээд бүр хизээч эргэлзэхгүйгээр итгэх тэр итгэлийг надад өгсөн юм болов уу гэж би бодож байгаа. Халелуя. Амен. Тэгээд та бүгд ингээд бүгд тийш очиж бүртгүүлээд орохдоо яг үнэхээр яг өнөөдрийн хоёр пастрын хэлдэг шиг бүгд хоёр сэтгэл зүрхийг бэлдээд энэ итгэлийг аавна юуны төлөө орох гэж байгаа те тэр бүх зүйлдээ маш ихээр залбирч тэр бүх зүйлээ маш ихээр бодож тунгааж тэгж очиж үнэхээр итгэх юм бол бүх зүйл боломжгүй зүйл гэж байхгүй бурхан бүгдийг итгэх. Амен. Яг
Энэ үйлчлэл яг Есүстэй усан дотор уулзах үйлчлэл. Яг тэрийг маш сайн ойлгох хэрэгтэй те. Тод пастор өөрөө тодорхойлж гэсэн байхгүй юу? Есүс өөрөө Тэнгэрлөө явхахаа өмнө би ариун сүнсийг явуулнаа гэж те. Газар дээр байгаа Есүс чинь ариун сүнс байхгүй юу? Тэгээ бид нарыг ариун сүнсний оршихуй дотор орж тэгээ ариун сүнсний дотор бид нар итгэж тэр болгоныг мэдэрч байгаа байхгүй юу? Тэрийг маш сайн ойлгох. Тэгээ бид нар сүмдээ ариун сүнсний тухай чамаагүй заасан тийм ээ. Сүүлийн жилүүдэд сүүлийн 2-3 жилөөр нь ариун сүнсний бэлэг явуулж маш их заасан. Тэгээ энэ бол бодит юм шүү гэдгээ бид нар одоо ойлгож өөрсдөө хэрэгжүүлж хийж сурах хэрэгтэй байгаа байхгүй юу? Тэгээ тэнд очиод бүгдээрээ маш их чөлөөлөлт тэгээ тослогоо дуудлага бүх юм аваасаа гэж хүсэж байна тийм ээ. Зүгээр л нэг дарамтнаасаа чөлөөлөх очих гэж байгаа биш. Бүр сэргээд буцаж ирэх гэж байгаа шүү гэдгийг бодох хэрэгтэй. Гэтэ энэ бол бас нэг л удаагийн үйлчлэл те. Дараа нь эн чинь бас байнга явагдчих хэвээр. Тэгээд дараа нь бид нар нөгөө бодлоо өөрчлөөд явах хэвээр гэдэг. Тэр алхам руу. Саяны бидний заасан хичээл чинь бодиттой гэдгийг бас харуулах нэг том ингээ баталгаа энэ 4-5 дахь болох гэж байна гэж харагдаж байгаа шүү. За би бас нэг юм. Тэгээ та нар өөрсдийнхөө төлөө орохоос гадна энэ тослогоо оршихуу гэдэг хоёр юм байдаг. Библийг судалж байгаад ойлгож авсан зүйл маань юу гэхээр Бурхны оршихуу над дээр та бидний дунд яг тусгаалаад ирэхээр тэр бол тослогоо оршихуугаараа тосолж идэг. Тэр энэ чуулганда бас энэ оршихуун тослогог үсээрээ яагаад гэвэл биднэрт өгч магадгүй, гүйж байж магадгүй, өөр төрлийн юмч энэ чуулганд өгч магадгүй, харин энэ тослохоог дамжуулаад өгч л яваа юм уу? Ганцаархнаа энэ чуулган эрхэлдэг. Үнэхээр бурхан зөвшөөрсөн чуулган болгоно аль чуулганд тэр чуулганд өгөгдөж байгаа. Тийм учраас эзний хүсэл чуулган энэ тослохоог авч бусдад түгээх, бусдыг эдгэх, чөлөөлөх юм тослохоо бидэнд өгөөсөө гэж бас хүсэн тэмүүлэх юм шүү гэдгийг бас та нар хэлээ. Тэгвэл бид нэр олонний төлөө бас олон хүмүүсийн төлөө энэ зүйлийг өргөжлүүлж хийх боломжтой. Би бол очиад надад энийг өгөөч гэж ингэхгүй гэсэн эзэнлүүд өдөг нь эзэн учраас эзэнлүүд бүгдээрээ залбирцгаая гэж уриалж шүү. Библиэр сүнслэг бэлгүүдэд хүсэн тэмүүл гэж байдаг тийм ээ. Бид нар юунд ч хүсэн тэмүүлж болно. Харин хэн юу өгөхийг юуг яаж өгөхийг хариун сүнслэг мэднэ. Ойлгох хэрэгтэй. За хэлбэрчээ. Эзэн минь танд талархаж байна. Үнэхээр их талархаж байна. Тэгээд танд үйлчлдэг олон үйлчлэгчдийн төлөө үнэхээр талархан залбирч байна. Дуудлагандаа үйлчлэлтэй дуулууртай явдаг үйлчлэгчдийн төлөө талархан залбирч байна. Бидний өмнө явсан биднээс хажуу зэрэгцээд явж байгаа тэр олон хүмүүсийн төлөө талархан залбирч байна эзэн. Бид ч гэсэн үйлчлэлд хамтдаа босоод зогсохыг хүсэж байна эзэн. Та эзний үсэл чуулганыг юунд дуудсан, ямар үйлчлэл хийх гэсэн хүний бүртэн та ажиллаж өөрийнхөө дуудлага тослогоонуудыг өгөөрэй гэж бас гойн залбирч байна эзэн. Дарамтнуудаас нь чөлөөлж өгөөрэй гэж гойн залбирч байна эзэн. Эзэн танд талархаж байна. Үнэхээр их талархаж байна эзэн. Бид нар тантай хамт байж үнэхээр тань Бурхан Аавдаа захирагдсан Бурхан Аавын хүүхдүүд байх болно гэж эзэн Есүс Христийн нэрээр амлан залбирч байна. Амен.